Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Гүний уурхайн үйл ажиллагааны багийн 3 дугаар улирлын гүйцэтгэлийг танилцуулахдаа таатай байна. За төслийн явцад COVID-19 цар тахлын хязгаарлалт ихээхэн нөлөөлсөн хэвээр байна. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний төвшин өнгөрсөн улирлыг бодвол сайжирсан боловч цар тахлын хязгаарлалтаас үүдэн ажиллах хүчин маань 25-аас 50% төвшөнд байна. Цар тахлын нэмэлт хязгаарлалт оюутлахын төсөлд багагүй хэмжээний нэмэлт зардлыг бий болгож байна. Гүний уурхайн 3 дугаар улирлын амжилтаас сухас дуртахад бид нийт 2230 м нэвтрэлтийн ажлыг гүйцэтгэсэн байна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран бид илүү чухал нэвтрэлтүүд болон барилгын ажлуудыг аюулгүй гүйцэтгэхэд анхаарч ажиллалаа. Дараа улирлаас бид гүний уурхаагаас хатар руу хөдөр гаргах 2 дугаар ботлуурын нэвтрэлт болон бусад чухал нэвтрэлтийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Мөн түүнчлэн гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох Налуу амын төслийн Туузан дамжуургын нэвтрэлт 8 дугаар сард амжилттай дууслаа. Энэхүү нэвтрэлтийн ажил маань 2016 онд эхлэж ойролцоогоор 6500 м-ийн малталтын ажил хийгдсэн байна. Харин параллел ам болох үйлчилгээний яамын нэвтрэлт 11-р сард дуусах төлөвлөгөөтэй бид шаргуу ажиллаж байгаа. За гүний уурхайн олборлолтын хэлтс маань амжилттай үргэлжилж байна. Олборлолтын төвшин дэх бетонон замын ажил болон хөдөр буулгах байгууламжийн ажил амжилттай урагшилж дараа оны 1-р улиралд дуусах төлөвтэй байгаа. Огтлох тэслэгийг эхлүүлэхэд шаардлагатай ажлууд болох нэвтрэлтийн ажил, чулуулгийн бэхэлгээ, өрөмдлөгийн ажлууд маань бүрэн дуусаж, одоогоор бид огтлох тэслэгийг эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрлөө хүлээж байна. Та бүхэн аюул ослоос ангид ажиллаарай.